Мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За хөтөлбөр зочны цагаар үргэлжилж байна. За татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын удирлын 3 дугаар гэхдээ үл хөдлөх эд хөрөнгө болон авт тээвэр за өөрөө явагч хэрэгслийн бүртгэлийг хөрөнгө нэг бүрээр нь одоо баталгаажуулахаар болсон байгаа. Энэ тухай үзэгч танд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр студид татварын ерөнхий газрын татвар төлөгчтэй харилцах татварын улсын байцаагч орхон урагдаад байна. За сайн байна уу танд өдрийн мэндийг хүргэе. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. Ингээд татварын тайлангаа авахдаа хөрөнгийн бүртгэлийг баталгаажуулж одоо авч эхэлж байгаа нь ямар учиртай? Энэ одоо зарим аж ахуйн нэгжүүд маань бас мэдээлэл аваагүй байж магадгүй. Энэ талаар яг дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. 2019 оноос татварын хуулийн шинэ эрх зүйн орчин үйлчилж эхэлнэ. За үүнтэй холбоотойгоор татварын байгууллага татварын бүртгэл мэдээллийн сангаа бас шинжлэх ажил хийгдэж байгаа. За өөрөөр хэлбэл одоо татварын албанд бүртгэгдсэн үйл хөдлөх эд хөрөнгө болон авт тээвэр өөрөө явагч хэрэгслийг одоо бүртгэлийг баталгаажуулах ажил хийгдэх. За 2018 оны 3 дугаар хуулигийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хугацаа болон за хөдөлмөр цалин үс за түүнтэй адилах орлогоос суудах албан татварын тайлан буюу одоо бидний хэлцэнснээр суудах нэгийн тайлан илгээхэд хөрөнгийн баталгаажил зайлшгүй хийсэн байх шаардлагатай. За хөрөнгийн баталгаажлтыг хийснээр энэ дээрх хоёр татварын тайланг бол илгээх боломжтой болж байгаа гэсэн үг. Хөрөнгөө баталгаажуулах гэдгийг дэлгэрүүлж тайлбарлах юм байна. За дөрөв хэлсэн 19 оны 1 сарын 1-ээс татварын байгууллага системийн шинжилгээ хийж байгаатай холбоотойгоор улсын бүртгэлийн газар бүртгэлтэй үйл хөдлөх эд хөрөнгө за түүнчлэн авт тээврийн үндсийн төвийн дээр бүртгэлтэй авт тээвэр болон өөрөө явагч хэрэгслийг бааз дээр бид нэр ажиллах юм. Тэр бааз дээр бүртгэлтэй хөрөнгө нь татварын байгууллага татвар ногдуулна гэсэн үг. За одоо яаж явдаг вэ гэхээр үйл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хэрэгслийг авж байгаа бүртгүүлээд хуулийн этгээдүүд авчаад татварын байгууллагт 10 хоногийн дотор бүртгүүл үүрэгтэй байдаг. Зарим нэг тохиолдолд энэ бүртгүүл үүргээ биелүүлээгүй гэсэн шалтгаалаар үйл хөдлөх улсын бүртгэлийн газрын бүртгэл за манай татварын байгууллагын бүртгэл бас хоорондоо жоохон зөрүүтэй асуудал байгаа. Тэгээ 19 оноос бид нэр бүртгэх байгууллагын өөрөөр хэлбэл оюуны хүч улсын бүртгэлийн байгууллага за авт тээврийн үндэсний төвийн бааз дээр бүртгэлтэй хөрөнгөн дээр татвар ногдуулах учраас за энэ хөрөнгө одоо миний ашиглаж байгаа хөрөнгө мөн эсвэл худалдсан борлуулсан за шалтгаануудаа нэг хүрсэн баталгаажуулах хэрэгтэй байна. За татварын хэрв үүнээс одоо хожимдсон тохиолдолд араас нь одоо илгээх боломж байгаа юм болов. За тайлангийн өөх хуулийн хугацаа бол 10 дугаар сарын 20-ны өдрөөр болж байгаа. Тийм учраас одоо тэр өдрийн хүлээлгүйгээр тайлангаа магадгүй гаргаж амжаагүй илгээх арай болоогүй байсан ч гэсэн хөрөнгийн баталгаажлын ажлыг бол төлөвд бол одоогоор хийгдэхгүй унгараад бол үеийнтэй хийгдэх юм. Тийм учраас бидний анхааруулж хэлээд байгаа нь болохоор хуулийн хугацааг толголгүйгээр одоо хөрөнгийн баталгаажуулах ажлаа бол одооноос эхлээд хийгээч. Ялангуяа олон үйл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. За ялангуяа тээврийн хэрэгсэл олон хэмжээгээр эзэмшдэг тийм томоохон аж ахуйн нэгжүүд бол ялангуяа баталгаажлалтын ажлыг бол хийх зүйтэй байна. Ямар хариуцлага тооцох юм бол үүнээр ямар зохицуулт хийгдэх бол. За баталгаажуулаагүй бол дөрөв ярьсан аж ахуйн нэгжийн орлогын дотор суутганы татварын тайланг илгээх боломжгүй баталгаа илгээх ёстой. Тэгэхээр тайлангаа хугацаанд илгээх боломжгүй. Тэгээд тайлан илгээх хугацаанаас хоцрох юм бол төрлийн хуулийн дагуу 1500 нэгж буюу сая 500 мянган төгрөг таргуулах юм хуулийн хариуцлага хүлээж байгаа юм. Татварын тайлангаа илгээхдээ за хөрөнгийн бүртгэлээ баталгаажуулахад ер нь анхааруулж хэлэх, урьдчилж анхааруулж хэлэх зүйл байх юм бол юу байх вэ? За татварын байгууллага
e-tax гэдэг системээр цахимаар ингээд авч байгаа. Байлан өгөхөд нэвтрээд ороход хөрөнгийн баталгаачлалтаа хийн үгээд анхааруулах гарч ирж байгаа. За тэгээд хөрөнгийн баталгаачлалт гэдэг бид тэр зэсрүү татврын байгууллагад бүртгэлтэй нийт хөрөнгүүд гараад ирэх. За тэр хөрөнгүүдийнхаа яг харгалзах хөрөнгүүд дээр нь үе дугаар буюу одоо улсын бүртгэлийн гэрчилгээний дугааруудаа сонгож тэмдэглээд за тэгээ баталгаажуулаад явна. За эхний ээлжинд бол татврын байгууллагт бүртгэлтэй хөрөнгүүдээ баталгаажуулчихна. За үргэлжлүүлэх товчийг дарахлаар 2 дугаар алхам дээр шилжээд за 2 дугаар алхам дээр юу гарч ирэх вэ? Улсын бүртгэлийн газар бүртгэлтэй нийт хөрөнгүүд гарч ирж байгаа. За тэр хөрөнгүүдтэй чагсаалтаар гараад ирж байгаа тэр хөрөнгүүдэд татвар ногдох уу? За ногдох бол тийм. За ногдохгүй бол үгүй. За одоо өлөглөх хөрөнгийн албан татврын хуулиар татвар ногдохоос татвар чөлөөлөгдсөн хөрөнгүүд байна те. Тэрийг тодорхой оруулж өгөөд за тийм бол хөрөнгийнхаа үнэлгээ татвар ногдуулах үнэлгээ за өөр бусад мэдээллүүдээ бол оруулж өгөх боломжтой. Цахимаар ороод одоо баталгаажуулаад явчихна гэсэн үг шүү дээ. Тийм ба. Тийм цахимаар ороод явчихна. Хасалт их одоо үйл хөдлөх хөрөнгө байх юм бол тэрийг манайх бишгээ гэдэг хасалт. Тийм магадгүй татвар ногдох төрөн хөрөнгө бишгээд хэлсэн тийм үйл хөдлөх хөрөнгөний албан татврын хуулиар чөлөөлөгдсөн бол за мөн түүнчлэн бусдад шилжүүлсэн хөрөнгөд байж байгаа. За гэрээгээд бидний худалдсан, нотариат дээр гэрээгээ хийцсэн, баталгаажуулсан үйл хөдлөх хөрөнгөний бүртгэлийн газар бүртгэлийн өөрчлөлтөд хийлгүүлж амжаагүй ч юм уу тийм хөрөнгүүд байж болно. Мөн дуусаагүй барилга гэж байна. Дуусаагүй барилгууд байж болно. Тэрэн дээр бол дуусаагүй барилгуудад албан татвар ногдохгүй. За тэрийгээ бас тодорхойлоод өгнө. За магадгүй бүртгэлгүй хөрөнгө байх юм бол татвар төлөгчийн өөрийнх нь үндсэн хөрөнгө биш юм аа, үйл хөдлөх хөрөнгө биш юм аа гэх юм бол тэр сонголтуудаа хийж өгöd. За тэгээд үргэлжлүүлэх товчийг дарахлаар 3 дугаар алхам буюу автотевэр болон өөрөө явж хэрэгслийг баталгаажуулах. Энэ хэсэг рүү орж байгаа. За энэ дээр хамгийн гол нь анхаарах юм байх юу вэ гэхлээр хөдөлгүүрийн багтаамжуудыг зөв буруу гэдгийг бас нэгтлж үзэх хэрэгтэй. Яг гэвэл тэр автотеврийн үндэсний төвийн дээр бүртгэлтэй хөрөнгийг бид нэр шууд дуудаж гаргаж ирж байгаа. Тэн дээр магадгүй хөдөлгүүрийн багтаамжийг буруу оруулсан тэмдэглэснээс болоод ногдох татвар нь зөрүүтэй гарсан. Их хэмжээгээр юм эсвэл багасч юм уу тийм хэмжээр гарсан. Анхаарад тэгээд зөвшөөрсөн товчоо дарна. За магадгүй тэр мэдээллүүд нь зөрүүтэй байх бол мэдээлэл зөрүүтэй гэсэн жишээ сонгож аваад өөрөөсөө гараараа тэр хөдөлгүүрийн багтаамж бусад мэдээллүүдийг бол ингээд гараараа оруулаад өгөх боломжтой. Мөн бүртгэлээс ассан бусад шилжүүлсэн гэдэг байгаа бол тэр шалтгаануудаа хийгээд тэмдэглэл өгч. Тэгээд эцэст нь баталгаажуулах товчийг дарснаар татврын тайланг бол илгээх боломжтой болох юм тий. Ааха. Та түрүүн шинээр систем нэвтрүүлж байгаа гэж ярьсан. Тэр шинээр нэвтрүүлж байгаа системийн хандлаар бас нэг товч танилцуулж. Тий. Үйл хөдлөлийн хөрөнгийг бол өмчилж авснаас хойш ажлын 10 хоногийн дотор татврын байгууллагууд ирж бүртгүүлээд татвар ногдох зүйлээр бүртгүүлээд тэгээд татврын байгууллага албан татвар ногдуулж төлөвлөдөг байж байгаа. Систем маань шинэ систем маань ямар зарчмаар явах вэ гэхээр бүртгэлийн байгууллагт байгаа бааз дээр бид нэр ажиллана. Бүртгэлийн байгууллагт хөрөнгөө бүртгүүлсэн бол татврын байгууллагт тэр мэдээлэл нь ороод ирнэ. Татврын байгууллага мессеж явуулаад, мэйлээр явуулаад хөрөнгөө баталгаажуулна. Тан дээр ийм хөрөнгө бүртгэгдсэн байна. Энэ зөв буруу энийг баталгаажуул гэдэг. Татвар төлөгч татрын байгууллагуудын ирэх шаардлагагүйгээр цахимаар баталгаажуулаад өгчин. За тэгээд одоо ажлыг цаг хугацаа хөнгөвчлсөн болж цаг хугацаа хөнгөвчлсөн. Тэгээд албан татвар ногдоод ногдсон албан татврын дүнгээр нэхэмжлэх нь яваад очичин тэрийг банкн дээр ч юм уу цахимаар төлөөд ингээд ер нь бол аль болохоор 100% захимжуулах
өндөрлөг байдлаар зохион байгуулах. Шинээр нэвтрүүлж байгаа системтэй холбоотойгоор мөн 3 дугаар удирлын тайлангаа илгээхдээ энэ холбоотойгоор та бүхэн маань ер нь иргэд аж ахуйн нэгжүүдэд хэрэг мэдээлэл өгч байна. Энэ мэдээллийг далаас та өгч чадж байна. Хэрв одоо энэ талаар лавлах зүйл байх юм бол хаашаа хандаж болох вэ? За мэдээж бид нэр татрын байгууллагынхаа вебсайтн дээр энэтлийн заавар бол гаргаад тавьчихсан байж байгаа. За мөн видео бичлэг хийгээд баталгаажлалын ажлын хэрхэн хийх талаар видео бичлэг заавар хийгээд тавьсан байж байгаа. За сошиалор бол бид нэр түгээж байгаа. За түнчлэн энэ талаар мэдээлэл авахыг хүсэх юм бол одоо харьяалах татрын байгууллагынхаа нэгцгийн үйлчлэгээр яриад уцтаад тодруулаад мэдээлэл авах бүрэн боломжтой байна. За маш их баярлалаа танд. За баярлалаа. За хамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн энэ удаагийн зочныхоо ярилцлагаар энэ аж ахуйн нэгж байгууллагуудын 3 дугаар удирлын тайлангаа илгээхтэй холбоотойгоор мэдээллийг хүргэлээ. Ингээд та бүхэнд бас хэрэгтэй мэдээлэл хүрсэн байх. Магадгүй та бүхэн илүү лавлах зүйл байх юм бол энэ татварын ерөнхий газрын бас цахим хаягаар хандаж ороод хэрэгтэй мэдээлэл бас авах боломжтой байна. Маш их баярлалаа та бүхэнд.